Дундгой аймгийн Төв халахын дуулалт жүжигний театрын уран бүтээлчид энэ удаад нэрт найруулагч Үлзий баярын уран бүтээлүүдийг тайзнаа тоглолоо. Ингэснээр аймгийн залуу уран бүтээлчид хөгжих тайзнаа уран бүтээл урлагийн номероо нэмэх боломжийг нь бүрдүүлж байгаа гэсэн мэдээг та бүхэнд танилцуулъя. Дундгой аймаг Эрдэнэс дуу хор өв соёлын өлгийн нутаг хэмээгдэж ирсэн бөгөөд авьяаслаг ард түмэнтэй нутаг гэгддэг. Тэгвэл Төв халахын дуулалт жүжигний театрын уран бүтээлчид дууны төрлийн 300-аад бүтээлтэй гэгдэх нэрт найруулагч Үлзий баярын бүтээлүүдийг тайзнаа амьлууллаа. Үлзий баяр нь Монгол улсын гавьяач жүжигчин Самандын Жавхлангийн дуулсан Дорны говьоос Монгол эхэлдэг Монгол улсын гавьяач жүжигчин Ариун Батрын дуулсан Аавда зэрэг уран бүтээлүүдээр олонд танигдсан юм а. Манай Төв халахын дуулалт жүжигний театрын найралдуу ангийн дуулчдаас бас энэ санаа гаргаж Монголын хөгжмийн зохиолчдынхаа бүтээлүүдийг одоо нутагтаа тайзнаа нутагшуулъя гэдэг зорилгоор бид одоо оны эхнээс цавар тоглолтуудыг хийж эхлэв байна. Энэ удаа хөгжмийн зохиолч миний тоглолтыг Монгол төмний хэмээр нэлтэйгээр зохион байгуулжээ. Энд миний одоо зохиосон дуу хөгжмийн бүтээлүүдээс одоо дээжлээд энэ тоглолтоо хийж байна. Дундгой аймгийн театр 12 мэргэжлийн дуучинтай тус театрын соёлын тэргүүний ажилтан Отхон баяр найруулагч Үлзий баярын бүтээлийг тоглолтод оролцож театрын тайзнаа төлөвлөж байсан бол бүжгийн багш найруулагч Өвнөр баяр түүний уран бүтээлд мөн өөрийн шавнар болон хамтлагтайгаа хамт бүжгийн төрлөөр оролцсон. Тэгээд энэ хүү төслийн хүрээнд хөгжмийн зохиолчд маань Дундгой нутгийн Төв халахын дуулалт жүжигний театрт 2-3 шинэ уран бүтээлийг шинээр урын санд баяжуулж оруулж байгаа мөн. За тэгээд Үлзий баяр зохиолч маань бол жүжигний маш олон уран бүтээлүүд хийсэн байдаг. Энэний одоо сор болсон бүтээлүүд хийсэн манай хайсан дээр бас тоглож байна.